Сайн байцгаана уу. Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлж байна. Хичээл 134. Энэ хичээлээр тодорхой интеграл, трапецийн томьёог үргэлжлүүлэн авч үзнэ. Холбогдсон мэдээллийн өгөхөөсөр болон нийгмийн сүлжээний хаягийг энд бичлээ. Энэ хичээлийн өмнөх 133 дугаар хичээлийн шууд үргэлжил юм а. Өмнөх хичээл дээр энэхүү тодорхой интегралыг бодох зорилт тавигдсан. Үүний шийдэн энд бичигдсэн байна. Хэрэвээ тодорхой интегралын дээд доод хязгаарын завсрын өөрчлөлтийг 5 хэсэгт хувааж бодох юм бол ойролцоолон бодсон хариу бол энэхүү шийдэд хэр ойрхон байгааг энэ хариу илэрхийлж байна. За үүнийг холбогдоход өмнөх хичээлдэр үзсэн томьёоныг дагуу бол бодож энд хариуг л шууд тавьсан. За одоо тодорхой интервалын дээд доод хязгаарын өөрчлөлтийг 5 биш 10 хэсэгт хувааж бодлтыг хийх юм бол энэхүү хариу та яг адил хариунд хүрэхийг дараах тооцоололоос харж болно. За дээд хязгаар нь бол энд 1 байна. За 1-ийг бол 10 хэсэгт хуваахад бол 0.1 гэсэн иймэрхүү хэмжээний 10 өөрчлөлт бол гарч ирэх юм а. За эдгээрийг бол энд бичсэн байна. Доод хязгаарлаар бол дээд хязгаарлаар 1. За эдгээрийн хоорондох 0.1-ээр агсан өөрчлөлтүүд бол энд бичигдсэн. За эдгээр x-ийн утга холбогдлыг 2-ыг үүсгэх нь x квадратад орлуулан тавьж функцийн өөрчлөлтийг бол утгыг бол энд бичлээ. За энд бол функцийн утга x0 тэг хэрэвээ x1-ийн утгыг энэ функцэд орлуулах юм бол энд гарсан. За энэ бичиг ингээд холбогдох функцийн утгуудыг энд олж тавилаа. За ингээд тодорхой интегралыг ойролцоолон бодох томьёонд эдгээр олсон утгуудыг орлуулан тавилаа. За энд бол энэ утга 10 байсан учраас энд тавьсан. За энэ хоёр бол функцийн хамгийн сүүлчийн цэгийг за хоёрыг үржих нь хаалтан дотор за энд x нэгэн үед функцийн утга бол энэ байсан. Энд бичигдсэн байна. За дараагийнх нь бол x2-ын үед бол функцийн утга 108 энд бичигдсэн. За энэ мэтлэнгээр холбогдох утгуудыг энд бичлээ. За энэ хамгийн сүүлчийнх бол энэ тоо x9 байхад функцийн утга бол 1/162. За эдгээр хаалтан доторх тоог бол эмхдэг бол 5.7 байна. Үүнийг энэ хоёроор үржүүлээд гарсандаа энэ хамгийн сүүлд гарсан x10 байхад функцийн утга бол 2 гарч байгаа. За эдгээр ингээд нэмээд гарсан дүнгийн бол 20 байхад 0.67 гарч байна. За эндээс харахад бол e-ийн утга хэсэг тутам интегралын бодлтын шийдвэр энэ жинхэнэ бодолтойгоо бол шууд үүсэж байгааг
харж болохоор байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөө.